За нэмэлт агуулгын үтсийг хэлүүлээ. Химийн урвалын хурдад концентрац хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг нь олноо. Масс үйлчлэлийн хууль. Масс үйлчлэлийн хууль нь химийн урвалын хурд нь уралд орж байгаа бодисуудын концентрацуудын үр жураас шууд хамааралтай гэсэн байгаа. За энийг юу гэж тайлбарлах вэ гэхээр А дээр нэмэх нь Б тэнцвэр СД гэсэн бодис урвалын тэгсгэл байлаа гэж бодъё. За тэгвэл энэ А жижиг Б жижиг СД гэдэг нь болохоор урвалын хурдыг тэнцвүүлсэн коэффициентууд нь байна. За тэгвэл урвалын хурдыг яаж болох юм гэхээр урвалын хурд тэнцвүү К гэдэг нь урвалын хурдны тогтмол. А дөрвөлжин хаалтантар А гэдэг нь А бодисын концентрац, жижиг А гэдэг нь тэнцвүүлсэн урвалын тэгсгэлийг тэнцвүүлсэн коэффициент. Б бодисын концентрацийн Б зэрэг. За ингээд урвалын хурдыг масс үйлчлэлийн хуулиар илэрхийлсэн илэрхийлэл юм аа. За жишээ нь аммиакийн үүсэх урвалыг авч үзье. Урвалд орж байгаа бодис нь азот болон ус зурагч байна. За урвалын хурд нь болохоор азотын концентрацийг үржих нь ус зурагчийн концентрацийн 3 зэрэг. Өөрөөр хэлэх юм бол энэ дотор 3 байгаа учраас энийг зэрэг болгоод өгч байгаа. Азотын уртал тоо байхгүй учраас 1 байгаа учраас энэ 1 гэсэн үг байна. Нэгийн тоог тавьдаггүй. За тэрний дараа нүүрс зурагч дээр хүчил зурагчийн нөхөр CO2 хийх нүүрс хүчлийн хий өсөж байгаа. За энэ маань урвалын хурдын илэрхийлэгч нь К үржих нь O2-ын концентрац хүчил зурагчийн концентрац. За энийг юу гэж ойлгож болох вэ гэхээр хатуу бодисын концентрац өөрчлөгдөхгүй тул түүнийг энэ тооцохгүй. Ерөөсөө хатуу бодисын концентрац байх юм бол энийг масс үйлчлэлийн хуультай ерөөсөө оруулахгүй байх нь байна. Зөвхөн хий болон шингэн бодисын хувьд концентрацуудыг нь тооцож томьёонд оруулж бодох нэ. За жишээ нэг асуултыг харъя. Аммиак үүсгэр урвалын азот болон ус зурагчийн концентрацийг 2 дахин ихсгүүл урвалын хурд хэрхэн өөрчлөгдөх вэ? За ерөнхийдөө яаж бодох дараалал нь эхлээд урвалын тэгштгэл байх хэрэгтэй нэгдүгээрт. Урвалын тэгшгэлээ бичээд тэнцвүүлэх хэрэгтэй. За хоёрдугаарт масс үйлчлэлийн хуулиар илэрхийлэн бичнэ. За урвалын хурд тэнцвүү К-г заавал үржиж өгнө. Үржих нь азотын концентрацийн 1 зэрэг. Үржих нь ус зурагчийн концентрацийн 3 зэрэгээр үржиж өгнө. За бодлогын өгөгдлийг масс үйлчлэлийн хууль орлуулан бичих юм бол за энд урвалын хурдны өөрчлөлт гэж байгаа. За К-г үржих нь 2 гэдэг нь 2 дахин ихсэж байгаа азотын концентрацийг. Үржих нь 2-ыг үржих нь ус зурагчийн 2 гэдэг нь ус зурагчийн концентрацийн мөн 2 дахин ихсэж өгч байгаа учраас ингэ явж байгаа. Тэгээд энэний 3 зэрэг. За энэний дараа яах ёстой гэхээр зөвхөн тоон холбогдлыг авч үзэж бодно. За өөрөлдвөл урвалын хурдны өөрчлөлт нь 2-ын 1 зэргийн үржих нь 2-ын 3 зэрэг үржих нь тэнцвүү 2-ын 4 буюу 16. Өөрөөр хэлбэл 16 дахин урвалын хурд ихснэ. За энэ V2-ыг хуваах нь V1 гэдэг урвалын хурдны өөрчлөлт. За жишээ 2. Азотын 2 ч оксидын үүсэх урвалын үед даралтыг 2 дахин нэмэгдүүлэх юм бол урвалын хурд яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь үү. За хийн даралтыг 2 дахин нэмэхэд концентрац нь 2 дахин ихсдэг. Даралтаасаа концентрац шууд хамааралтай байдаг учраас за тэгвэл энийг масс үйлчлэлийн хуультай орлуулан бичих юм бол 2 NO-гийн квадрат тийм ээ. Тэрний урт тал 2 дахин ихсэж байгаа учраас 2-ыг нэвчлээ. O2 хүчил төрөгчийн 1 зэрэг 2 дахин ихсэж байгаа учраас 2-ыг очлаа. За ингээд тоон холбогдол авах юм бол 8 дахин урвалын хурд ихснэ гэж харагдана. За эзлэхүүнийг 2 дахин ихсэх гэдэг. За эзлэхүүнээс концентрац нь уруу хамааралтай байдаг. Тэгвэл эзлэхүүн 2 дахин ихсэхэд концентрац нь 2 дахин буурна гэж үзэж байгаа. За тэгвэл урвалын хурдны өөрчлөлтийг нь олох юм бол К тэнцвүү. За 2-ны 1 буурж байгаа учраас 2-ны 1-ээр үржүүлж өгч байгаа. За 2-ны 1-ийн 2 зэрэг үржих нь 2-ны 1-ийн 1 зэрэг гэдэг. За өөрөөр хэлбэл 8-ны 1 буюу урвалын хурд 8 дахин удаашрна гэж харагдаж байгаа. За мөн зарим нь 1-ийн өсгөөд 1-ийг бууруулж олдог байгаа. Энэ дээр NO-гийн концентрацийг 2 дахин нэмэгдүүлээд O2-ын концентрацийг 3 дахин бууруулах юм бол урвалын хурд маань яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь бол юм. За энэ масс үйлчлэлийн хуультай орлуулан бичсэн байгаа байдлаар энийг 2 дахин ихсэх гэсэн учраас урт тал нь 2-оор үржээд өгч байгаа. Энийг 3 дахин бууруул гэсэн учраас урт тал нь 3-ны 1-ийг тавиад өгсөн байгаа, үржээд өгсөн байгаа. За тоон холбогдлоо авах юм бол 2-ны 2 зэрэг гэдэг нь 4, 30 нь 3-ны 1 буюу. За ингээд үржүүлэх юм бол 132 гэж